Эрдэнэ төлөвлөлтөөр 2024 оны 6 сарын 7-нд хамгийн анх тендер яваал 1 гэдэг хувилбар анх олон нийтэд танилцуулсан. Ингээд 7 сарын 1-ээс 24 оны бид бол одоо бүх тендерүүдийг одоо параллелаар давхар хиймэл оюунаар үнэлж эхэлсэн. Энэ бол нэгдүгээрт мэдээж одоо үнэлгээний ажлыг хороонд хийж байгаа ажилд нь бас хөндлөнгийн хяналт тавих. Нөгөө талаасаа бид нар бас энэ хиймэл оюунаа машин сургалт гэдэг зүйлээ явуулахад бол аль талаас ач холбогдолтой байсан. Ингээд 1 жил ашигласны дараа бид 2025 оны 6 сард бол тендер яваал 2 гэдэг хувилбараа бол одоо бас танилцуулж тэгээд 7 сараас хойш бол одоо бид тендер яваал 2 гэдэг системээр өнөөдөр бол тендерийн үнэлгээ хийж байна. Энэ хугацаанд гарсан үр дүнгээс ярих юм бол мэдээж хэрэг энэ үнэлгээний ажилд оролцож байгаа үнэлгээний гишүүдийн хүний хүчин зүйл гэж ярьдаг тийм ээ. Субъектив нөлөөлөл бол мэдээж энэ бол одоо маш одоо буурч байгаа, багасч байгаа. Нөгөө нэг талаасаа бас одоо илүү ил тод шударга үнэлгээ хийгдэж байгаа гэж хэлж болно. За бас нэг онцлог зүйл бол манай энэ үнэлгээний хороонд ажиллаж байгаа ажилчид маань бүгдээрээ цаанаа үндсэн үйл ажиллагааныхаа хажуугаар үнэлгээний ажилд оролцдог. Ингээд одоо зарим нэгэн тендерт одоо олон компани оролцсон тохиолдолд бол одоо маш олон мянган хуудас материалыг давхар унших зэрэг үнэлгээ өгөх юм шаардлагатай гардаг. Мэдээж хэрэг ийм тохиолдолд бол тодорхой хэмжээний алдаа гарахыг бол үгүйсэхгүй. Харин одоо энэ тендер яваал системийг ашиглаж эхэлснээр бол одоо эдгээр ажилтны маань одоо энэ тендертэй холбоотой ачаал буурч үндсэн ажилдаа цаг хугацаагаа зарцуулах боломж их нэмэгдэж байгаа. Мэдээж хэрэг одоо тендер яваал систем маань болохоор бол хэдийгээр хуулийн одоо шинжилсэн найруулгаар тендерийн тухай хуулийн шинжилсэн найруулгаар аль биесээр үнэлгэлээр одоо хуулийн заалт орж байгаа боловч өнөөдөр бол биднээс үнэлгээндээ зөвхөн ашиглаж байгаа. Энэ бол одоо ажилчдад бол ялангуяа үнэлгээний орооны гишүүд бол маш их одоо тийм давуу тал боломжийг бий болгож байна. За бас нэг зүйл бол одоо захиалагчийн зүгээс хяналт хийх энэ боломж бол маш их одоо өргөн болсон. Жишээ нь ер нь бол одоо бүх Эрдэнэ төлөвлөрөөс зарлж байгаа тендерүүдийн захиалагчаар бол одоо Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захирал байдаг. Тэгэхээр аливаа нэгэн тендер үнэлгээний хороо ажиллаад хамгийн эцсийн одоо бүх хүмүүсийн одоо эцэст нь одоо энэ тендерийг баталгаажуулж гарын үсгэж зорддог захиалагчийн хувьд бол энэхүү системийг ашиглаад жишээ нь одоо ямар компаниуд оролцоод ямар үнэлгээ аваад аль компани хаана ямар алдаа гаргасан бэ гэдгийг энэ цахим системээрээ бид бол шууд хянах нэг коноптерал хянах юм бол боломжийг бий болгож байгаа.